Өнөөдөр гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдөр. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Галтүмэр унтраах аврах ангитай боллоо. Өнөөдөр маргааш газар тариалангийн бүс нутгаар зас орж, засан шуурга шуурна. Үйлчлэлтийн бэлтгэл байдал авах арга хэмжээний талаар 21 аймгийн засаг дарга нартай захимаар хуралдлаа. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 17-оос эхэлнэ. Брэдэд алс орнуудын бүс нутгийн хэмжээнд хамгийн анхны болоод хамгийн урт явганаар алхах жим байгуулагдлаа. Ice Global-ын цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдөр гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. Уг өдрийг 1989 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрийн дагуу тэмдэглэх болжээ. Энэ жил санхүүжилтийг гамшигыг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглүүлийн уран дор тэмдэглэх юм. Тодорхойлбол онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчилж, гамшигаас урьдчилан сэргийлэх дадлага сургалтыг иргэд олон нийтийн дунд зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Галтүмэр унтраах аврах ангитай боллоо. Ингэснээр хүн амын нэвтэршил ихтэй бүсэд Галтүмэр унтраах аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэж байна. Тус бүтээн байгуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд Дуутын нуруу компани гүйцэтгэж, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналт тавьж ажиллажээ. Газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж засан шуурга шуурна. Тодорхойлбол өнөөдөр нутгийн хойд хэсэг буюу газар тариалангийн бүс нутгаар 14-нд нутгийн зарим газраар нойтон цас орж явган шуурга шуурна. Зам даваанд халтаргааг улгаа үүсэж үзэгдэх орчлон хязгаарлагдахыг анхааруулж байна. Өнөө өглөөний байдлаар ар хангаан цэцэрлэг булганы бугут, булган, бүрэг хангаа, могод, орхон, хутаг өндөр, завхны баян дэс, баян хайрхан, их уул, нүмерэг, досон цингэл, тэлмэн тэс, орхны баян өндөр, увсын баруун турун, зүүн говь, малчин, сагил, түргэн, улаан гом, өндөр хангаа, хинтийн баян адраг, бидэр, дадал, хөвсгөлийн баян зүрх, галт, жаргалант, аршаанд, досон цингэл, цагаан уул, цэцэрлэг, шин идэр, эрдэнэ болгон, зэрэг, аймаг сумдад зас ороод байна. Үйлчлэлтийн бэлтгэл байдал авах арга хэмжээний талаар 21 аймгийн засаг дарга нартай захимаар хуралдлаа. Албаныхны өгсөн мэдээлэлээр улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар 151.1 мянган тонн улаанбуудаа, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хуран авчээ. Хамгийн олон мал бол баруун болон хангаан бүсэд үйлчлэхээр байгаа. За баруун бүсэд бол 14.2 сая толгой мал, хангаан бүсэд 24.2 сая толгой мал үйлчлэхээр байгаа. За хорийн болон зүүн бүсэд бол цөөн тонны мал үйлчлэхээр байгаа. Дээрээс нэмээд төвийн бүсэд 6.7 сая. За үйлчлэлт хамгийн хүндэрч болцсошгүй буюу баруун болон төвийн бүсэд нийтдээ 21.6 сая толгой мал үйлчлэхээр юм тооцоо судалгаа гарсан байгаа. Эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл 85% байгаагаас төвийн бүсийн станцууд 627 мянган тонн үрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Түүнчлэн нийслэлд 500 борлуулалтын цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ны өдөр зохион байгуулна. Хугацаа цэргийн албан тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ гэдгийг нийслэлийн засаг даргын хамгаалалтын газрын цэргийн штабын дарга ялалт онцоллоо. Үүний өмнө Баянзүрх дүүрэг дээр ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын зүгээс одоо санаачлаад татгаж байгаа нийт иргэдийнхээ 2000 орчим иргэнд бол бүрэн одоо үзлэг шинжилгээ хийхээр зорж байна. Тэгэхээр энэ ямар учир холбогдолтой вэ гэхээр ер нь цэргийн насны иргэдийн одоо эрүүл мэндийн байдал үнэхээр одоо ямар түвшинд байх юм бэ гэдэг бодиттойгоор олж тогтоох. За мөн түүнд холбогдох одоо дүн шинжилгээ хийхээр зорж байгаа. Брэдэд алс орнуудын бүс нутгийн хэмжээнд хамгийн анхны хамгийн урт явганаар алхах жим ашиглалтад орлоо. Үүгээр иргэд амралт зугаалгаа ая тухтай өнгөрүүлэх, өөртөө буюу эрүүл мэндэд хөрөнгө оруулах боломжтой болж байна. Уулын зам нийтдээ 21 км урт бөгөөд 5 хэсгээс бүрджээ. Тодорхойлбол эрүүл мэндийн жим буюу ялагчийн жим нь 9.2 км, эрүүл мэндийн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэрэгэн ухааны жим нь тэг 109 км, эрчим хүчийн жим нь 4.9 км, залуужуулах жим нь 2.5 км, бүргэдийн уул нэртэй жим нь 3.2 км гэх мэтээр хэсэг тус бүрийг ачлалбагдлоор нэрлэж хүмүүс өөрсдийн боломжоор алхаж хүрч очих юм байна. Түүнчлэн хэсэг тус бүрт үзэж харах олон сонирхолтой зүйлсийг бүтээн байгуулжээ. Ice Global-ын цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.